Эрхэм үзэгчдийн хоороо амгалан айлтгая. Бид өнөөдөр тоо томшгүй олон үзэл бодлын урсгал барьж байна. Энэ дунд нэгэн зүрх бий бол. Ингээд үзэл бодлын зүрхлээр уулзцаа. Эрхэм үзэгчдийн хоороо амгалан айлтгая. Америкийн нэгдсэн улсаас бэлтгэн хүргэж байгаа цуврал нэвтрүүлгийнхаа бас нэгэн шин дугаарыг та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. Би өнөөдөр та бүхэнтэй Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Лос Анжелес хотоос мэдчилж байна. Тэр та бүхэн миний ард байгааг хараад ямар тусгаалan бэлдсэн тайзан дээр сууж байна гэж бодож байгаа бах. Үгүй ээ, энэ бол нэгэн Монгол эмэгтэйн эрхэлдэг бизнесийн өөрөөр хэлэх юм бол ажлын байран дээр ирчээд ярилцлага эхэлж байгаа хэрэг юм аа. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань зочин бол Лос Анжелес хотын DBN Career гэдэг компанийн захирал Лам Сүрэнгийн Баясгалан гэдэг эмэгтэй. Тэгэхээр өнөөдөр 20-од Монгол хүнийг энд ажиллаж амьдарч байгаа Монгол хүнийг өөртөө ажилуулад хамтраад нэгэн томоохон бизнес эрхлэнэ гэдэг бол өөрийн гэсэн түүхийг замыг туулсан байж таарна тийм ээ. Тэгэхээр би Америкийн нэгдсэн улсад бэлдэж байгаа нэвтрүүлгүүдийн зочидтой энэ түүх яаж эхэлсэн бэ гэдгээс буюу өөрөөр хэлбэл өөрийгөө товч танилцуулсан танилцуулгаас яриагаа эхлээд байгаа л да. Энэ удаа ч гэсэн бас тэгэж эхлэе гэж бодож байна. Намайг Лам Сүрэнгийн Баясгалан гэдэг. Манай аав хоёр бол увсих, би увсад төрж өссөн. Тэгээд ер нь олон газар нүүж шилжиж явж байгаад тэгээ 10 жилээ Монгол төгссөн. Дээд сургуулаа мөн Монголд төгсөөд 2002 оны сүүлээр Америкт анх оюутнаар анх ирж исэн. Тэгээд тэрнээс хойш тэгэл сургуульд эхлэлний курсаар ирсэн. Тэгээд тэрнээс хойш сургуульдаа сурч явсаар агаад хамгийн сүүл бизнесийн чиглэлээр магистр хамгаалаад тэгээ эндээ сууршаад бизнесээ хийе явж байгаа. Олон хотоор явж олон монголчуудтай уулзж хахад бол янз бүрийн бизнес эрхэлж байна. Өөрийн чинь бизнес бол одоо тэр бүр эмэгтэй хүн ханцугай шамлаад ороод авахгүй тийм бизнес юм шиг байна. Зүгээр хараад байхад бол монголчуудын хувьд Монгол руугаа ачаа бараа явуулдаг, цагаан сар шинэ жилийн өмнө одоо хайрцаг явуулна гэж ярьдаг юм байна. Тэр нь бол энд ажиллаж амьдарч байгаа монголчуудын хувьд бол маш одоо их л жилд хийдэг гол ажил нь юм байна. Үнэхээр бас арга ирдүүгээ бэлгэсэлтэнд аав ээжийнхаа цагаан сарын бэлтгэлийг хангана гэдэг их чухал юм байна л да. Тэгэхээр одоо бол өөрийн чинь хувьд бол хайрцаг явуулна гэж анх өөрөө баг хайрцаг явуулах гэж гүйжсэн баг тийм ээ. Тийм шүү дээ. Бид нар би өөрөө тээвэр зүйчийн компанид ер нь бол 2005 оноос ахвалаа ажилласан Америкийн. Тэгтээ зөвхөн одоо импортоор орж ирж байгаа контейнерууд дээр ачаан дээр бид нар гайлын хийдэг Америкийн gaйл хийдэг. Тэгээд хүргэлт хийдэг, захиалга авдаг одоо тийм яг департаментэд ажиллаж исэн. Тэр үедээ ч гэсэндээ би хайрцаг нөгөө хайрцаг явуулдаг хүмүүсээр явуулдаг байсан. Хоёр бол хоёр, нэг бол нэг бод нэг ч юм уу тий. Тэр яг л олонний жишгээр ялгаагүй л хайрцагаа явуулаад явж байгаа. Тэгээд дараа нь энэ бизнес рүү орсон да. Тэгэхээр иймэрхүү бизнесийн үйл ажиллагаа явуулдаг компанид ажилласан чинь түлхэц сулсан уу? Эсвэл ерөөсөө яагаад бид нар дандаа ингээл хайрцаг явуулах гэж нэг юм хийж явах ёстой юм? Монголчууд яагаад өөрсдөө ийм компани байгуулж болохгүй юм гэдэг бодол чинь төлхөө байсан уу? Ер нь бол тээвэр зуучийн талаар мэдлэг анх тэр компаниас авсан. Тэр бол мэдээжээр том түлхэц болсон. Ерөнхийдөө суурийг нь бол за ингүүл тий арай илүү гайгүй хямдхан үнээр явуулж болох юм байна гэд. За 5-6 оны үед бол монголчуудыг явуулдаггүй, Монгол компани явуулдаггүй, хятад компани явуулдаг байсан. Маш үнэтэй. Тэр нь асар өндөр үнэтэй. Тэднэрт өрсөлдөгч байхгүй. Тэгээд бид нар нөгөө тээвэр зуучийн компаниудтай Монголд холбогдоод одоо яг тэр үед бол голдуу бид нар туушин компанид ажилладаг байсан. Одоо ч ажиллаж байгаа л да. Тэгээд тэднээс та нар ингээ арай жоохон хямдхан явуулах боломжийг олгооч ээ. Бид нар эндээс хятад хүргье, солонгос хүргье. Та нар тэндээс ингээд хүмүүсийн одоо арай хямд явуулах боломжоо олгооч ээ энэ монголчуудаа гэд. Тэгээд тэр бол нэгдүгürt яг мэрэгжлийн үүднээсээ тий энэ их мөнгө төлж байгаа энэ хүмүүсийн арай ачааллыг багасгах зорилгоор анх хэлж тий контейнер явуулж анх үзчихсэн. Тэгээд тэрнээс хойш одоо өдөг баг 10 жил хийж энэ да.
Хоёулаа яг энэ ажил мэргэжлийн энэ нэг бизнесийн чинь үйл ажиллагааны тухай ярихаас өмнө энэ дэх монголчуудын одоо хайрцаг явуулах гэдэг нэг тийм тодорхойлт байгаад байна шүү дээ, тий. Тэр талаас ярьдаг юм уу л гэж бодоод байна л да. Одоо энэ Лос Анжелес чинь бол одоо 4-5 мянган монгол гэж багцаагаар ярьдаг юм байна шүү дээ. Тэгэл 4 цагаан сар шинэ жил одоо энэ наадмын тэр өмнө бол 4-5 мянган баг хайрцаг явах хэрэг гарах нэ дээ. Тий. Тэгээ энэ ингээл үргэлж байсан уу? Энэ чинь одоо нэг монголчуудын нэг онцлог болоод байгаа шиг байна шүү дээ. Тийм шүү дээ. Монголын одоо өндөр өртөгтөө бараанаасаа тэд нэр аль болох л одоо эндээс нь тий энд одоо гэр бүл нь хүүхэд нь байгаа, дүүнэр нь байгаа, ах дүү нь байгаа, аав ээж нь байгаа бол аль болохоор тэд нартай туслах зорилгоор л явуулж байгаа. Энэ бол угаасаа л ийм л байсан. Яг гэхдээ сүүлийн үед бол өсөн нэмэгдэж байгаа одоо хүмүүсээс шалтгаалаад мэдээжийн хэрэг ихсэж байгаа. Өмнө нь бол нэг 2000 монгол байдаг байсан. Гэхдээ авж байгаа цалин дөнгөж ирсэн тий одоо дөнгөж сууршиж байгаа байдлаасаа шалтгаалаад бас тэр болгон читгүй яг нөгөө гол баяруудын өмнө явуулдаг байсан бол одоо зарим нь Каталта 8 эрхэлж гин, зарим нэг баяр ёслолын өмнө явуулж гин. За тэгээд одоо тусгай онцгой тохиолдлуудаа зориулаад явуулж гин, хурим гээл одоо бүр төрсөн өдөр ч юм уу тий. Тэгээ энэ бол угаасаа л байсан одоо энэ чигээрэл өсөнд нэмэгдэж байгаа хандлага л та. Ер нь одоо өөрөө бол Солонгос компанид ажиллаж байсан гэж энд байдаг хятадуудаа бас хамтарч ажиллаж байсан гэж энэ одоо монгол хүний онцлог юм уу? Ямар ч байсан нэг хэдэн төгрөг явал арга гэрлүүгээл юм явуулах гэсэн ингээд байгааг ингээд хараад байна л да би. Тийм шүү дээ. Бид нар чинь ялангуяа бидний одоо 2002, 3, 4 онд иржсэн хүмүүс бол тэр үед амьдрал тийм Монголд бас сайн байгаагүй. Гэхдээ гадагшаа гарч байгаа хүмүүсийн урсгал бол дөнгөж эхэлж исэн яг тэр үед одоо ихээр тий. Тэгээд манай монголчууд чинь ихэнхдээ л ер нь бол гэр амтай хүмүүс шүү дээ тий. Одоо энд олцоод байгаа хэдэн төгрөгөө бараг л өөрсдөөсөө харамлаад тэгээ Монголд ар гэрлэг ах дүүнэр л байгаа хүүхдүүд рүү явуулдаг байхгүй. Тий. Адилхан жишг. Энд бол ядраагүй. Би одоо энд их олон машин харж байна. Танах бас өөрсдөө энэ нөгөө трак гэдэг те том ачааны тэргүүдийг энэ талын бас бизнес эрхлэлт юм шиг байна тийм ээ. Энэ том warehouse одоо юу гэдгийг агуулгахыг бол ингээд ажиллаулдаг. Энийг одоо түрээслэх үү яах вэ? Тий, манайх эндээ 2012 оноос хойш байгаа. Тийм, тэгээд хуучин бид нар янз бүрийн компаниудаар ажилтаа хийлгүүлдэг байсан. Тэгээд зарим тохиолдолд нөгөө хайнга ажил нь хажууд нь дандаа нөгөө ажилтныг нь хараад ээж чадахгүй. Зарим тохиолдолд одоо бид нар хүний дагуулх руу явуулж байгаа юм чинь дундаас нь заримдаа аюум алга болох тохиолдол гарна. Тэгээд тэр чинь маш олон эрсдлүүд байгаа. Тэгэхээр тийм болохоор за нэгэнтэл тээвэр зуучин имийг бид нар зориулж орж байгаа юм чинь нэг одоо нэг цэгээс тий ачаалтаач явуулъя, ачаагаач хий, ачаагийн чолж өгье, тий одоо цагц үйлчилгээ үзүүлье гэж анх зориод тэгээ 2012 оноос бид нар үйл ажиллагаа хийж эхэлж байгаа. Яг эндээ тэгээ түрээсэлдэг. За би наахаа чи ингээд сонсон чинь ачаагаа хий гэдэг нь энэ трака тий ачаагаа хийн гэдэг нь бид нар Америкт байгаа Монгол талаасаа бол албан ёсоор явуулж байгаа тээвэр зуучлалын компани. Одоо бид нар бол шууд нөгөө эндхийн одоо эрх лицензтэйгээр одоо усан онгоцны компаниудтай гэрээгээ хийгээ явах эрхтэй. Түүнээс биш одоо ямар нэгэн байдлаар одоо дамжихгүй тий одоо хүн 5 машин явуулах гэсэн юм аа гэд усан онгоцны компани руу хандаж болохгүй. Тэд нар яг лицензтэй компани руу хандаад тэгээд лицензтэй компани цаашаа хандаж одоо хийдэг. Тэгэхээр тэрийг хэлж байгаа юм. Ачаагаа хийнэ гэхээр бид нар шууд одоо гэрээгээрээ манайх ачааг чи явуулнаа. Ачаагаа ч ачин гэхээр бид нар яг эндээ warehouse-анда одоо агуулгатаа хүмүүсийн ачаалтыг ачааг авчираа. Тэгээд эндээс нь өөрсдөө бид нар яг контейнерт хийгээд ачаалтаа хийдэг. Ааха. Тий. Энэ тракны бизнес ч одоо юу гэсэн? Тракийн бизнес бол ерөнхийдөө бас л нэг төрлийн нэг төрлийн бизнес. Ялангуяа бид нар нөгөө машин их явуулдаг штэ монголчууд тий. Тэгээд машины талаарх ерэн ингээд бизнес бол ерөнхийдөө машин руу ингээд чиглэж байгаа юм. За хүнд машин худалдаж авч өгч байгаа юм. За машиныг нь авчирж байгаа юм. За одоо тэр хүн дээнүрээс авлаа гэж одоо машиныг. Гэтэл бид нар дээнүр Лос Анжелес гэдэг явдаг чиглэлийн тракинг компани захиалгаа өгж байгаа. Тий. Тэгээд захиалгаа өгөөд энд авчруулад эндээс нь бид нар ачаалтаа хийгээд айлыг хийгээд гаргана.
За нааш авчруулдаг тэр тээвэр чинь бас л нэг үйлчилгээний нэг бутаад байгаа хэсэг юм байна гэж бодоод тэгээд 13 онд бид нар тийм таракийн компани байгуулсан. Яг нь нэг талаас бас нэг тээврийн цогц үйлчилгээнд орж байгаа боловч нөгөө талаас яг бидний эрсдлийн бизнес гэсэн үг. Ягаад тэгэхээр бид нэг одоо жишээлбэл Монгол бол жижигхэн зах зээл. Хэрвээ ямар нэгэн байдлаар бидний ачаа тээврийг багаслаа гэж бодох юм бол бид нар дахиад хоёр дахьч тий одоо яг Америктэй Монголоос хамаарахгүйгээр Америкийнхаа зах зээл нийцсэн тийм бас үйл ажиллагаа явуулах нь хэрэгтэй юм байна гэж тэрийн үед гаргаж ирээд тэгээд яг хоёр талаасаа явж байгаа. Ингээ харахад бол энд 3-4 машин харагдаад байгаа. Ер нь бол хэдэн машинтай юм? Манайх нэг 10-аад ийм том машинтай. Тэгээд дандаа бол эндээ байхгүй, байвал эндээ багтахгүй. Тийм ихэнхдээ бид нар замд явж идэг. Тийм замд ирээд явлаа, гарлаа, нөгөөх нь ирлээ гэдэг ч юм уу тий. Тэгээд засвар үйлчлэгийг нь бас хариуцсан. Засвар үйлчлэгээ хариуцсан. Өөрснөө бид нар дотроо механиктай. Ирэх болгонд нөгөө аюулгүй байдлын одоо шалгалт гэж хийдэг. Тэгээ одоо дугуй ч юм уу, тоормос шалгах ч юм уу тий. Тэгээд буцаага замд нь гаргана. Ягаад тэгэхээр ер нь нэг талдаа явахдаа за километрээр тооцох юм бол нэг 10-ад мянган километр яваад ирж байгаа. Тий, нэг тарак гэдэг чинь. Тэгэхээр асар их урт замыг тоолоод ирж байгаа. Энэ том машинуудыг бол одоо Монгол залуучууд барих уу? Бүгд Монгол залуучууд. Монгол залуучууд, Монгол механик ажиллаа. Өөрөө чинь сая яриан дунд одоо машин явууллаа гэхэд ингээд ярьж байна. Одоо ийм мод болцсон гэж хэлэх нь хайшаа юм. Тэгэхдээ боломжтой болцоотой бас сайхан чанартай сайхан машин унтчих гэсэн монголчуудын маань бол дийлийнх нь бол Америкас авчруулсан Америкас ирсэн машин зарна гэж одоо зарлалмаар гарахаар тийм байх юм биш үү? Үнэхээр тэгээд одоо ингэж ажилласнаас хойш харахад бол Монгол руу машин зөөж байгаа ихсэл байна уу? Ер нь их монголчууд их авчих нь уу? Монгол руу явж байгаа машины урсгал бол тасраагүй. Гэхдээ арай жоохон багассан. Татвар бол нэг жоохон нэмэгдсэн 2 жилийн өмнө. Тийм татвараас шалтгаалаад урсгалд арай багассан. Татвар гэдэг нь бол Монголын гайлын тийм татвар. Бид нар Монголын гайл үйлдвэрсэн оноосоо тий одоо мотороосоо шалтгаалаад тэгээд багтаамжаасан шалтгаалаад татвар дээр бол зохицуулт хийсэн байгаа 2 жилийн өмнө. Яг нэг ашигтай тал нь мэдээчийн хэрэг арай багассан. Гэхдээ орж байгаа машин бол шинэвтер машин болсон. Хуучин машин бол багассан гэсэн. Хуучин машин бол их авдаг байсан үү тийм үү? Хуучин машин бол авна энд. Хуучин машин чинь Америкт бол ерөнхийдөө оноор нь биш одоо тэр явсан майлаар нь километрээр нь тооцож машины үнэ ундаг. Тэгэхээр мэдээж хэрэг хуучин машин хэрвээ хуучирсан ч гэсэн одоо майл ихтэй болвол одоо тэр нь үнэ бүр унна гэсэн үг. Одоо шинэ байсан ч ялгаагүй. Тэгэхээр бол яадаг гэж. За ингэхээр энэ танай энэ бизнес үйл ажиллагаа чинь бол зөвхөн одоо энэ дотроо биш. Монголтой ингээд бүр нэг толгодж юм байна шүү дээ. Би зөвхөн хайрцагны тухай яриаг байна л да. Тийм ээ. Нэг хүүхдийнхаа хуримд Америкаас мебель авчираад өгчих гэсэн айлууд одоо танах руу хандах нь л дээ. Тэгэд энэ хэр нээлттэй байж чадж байна. Хүмүүст хэр энэ мэдээлэл хүрч чадж байна. Ер нь бол бид нар карго явуулдаг компаниудтай их ойрхон ажилладаг. Бид нар яг ингээд бичлээд одоо хайрцаг ч юм уу авдаггүй. Ягаад тэгэхээр бас нэг дамжин одоо нөгөө хайрцаг явуулж байгаа тэр каргоны компаниуд чинь бас өөрсдөө бизнесээ хийх хэрэгтэй шүү дээ тий. Бид нар арай хямдхан аамна гэдээ бас булаацлахгүй. Тэд нараараа ахуулаад тэгээд тэд нар бэлэн болонгуудаа бид нар л одоо захиалга өгөөд контейнераа тавилдаг ч юм уу бүх мужуудад ялгаагүй. Одоо Денвер байна, Сан Франциско байна, Чикаго байна. Зүгээр их хэмжээний авартай ачаа одоо жишээлбэл саяны таны ярьдаг тавилга тий тавилга зэргийг бол бид нар руу шууд хандаж хэлж болно. Түүнээс биш бид нар 1 2 хайрцаг 5 6 хайрцаг байна гэхээр манайх бол их хэрэгтэй авахгүй. За та нар тэндээ байгаа каргоныхаа компанид хандаа тэгээд бид нар тэд нартай ч харьцдаг гэдэг. Тэгэхээр бол өөр хотуудад монголчууд олноор сууршиж байгаа өөр хотуудын карго явуулдаг. Өөрөөр хэлэх юм бол тэр тухайн хоттой байгаа монголчуудын юмыг бөөгнөрүүлээ та нар руу ханддаг монгол компаниуд бас нэгдээд ингээд хамтраад ажилладаг юм байна гэж ойлгож байна. Ер нь бол бүх л хотуудад суугаа тэг гол каргоны компаниуд бол бид нартай холбогдоод яг бид нар бол тэн дээр яадаг вэ гэхээр
тухайн портоос нь захиалга өгөөд контейнераа бэлдээд таракийнхаа компаниг бэлдээд тэгээд тэдний нэг контейнер дүүрлээ за манайх өнөөдөр юм маргааш юм бэлэн боллоо шүү гэхээр бид нар захиалгыг хийж өчөөд хоосон контейнераа хөргүүлчихдэг. Тэгэхээр бид нар айл талдаа дэмтэл ажил хийж байгаа гэсэн. Гэхдээ манайх зөвхөн тээвэр зуучаа гэдээ бид нар хамаагийг хамж авдаггүй гэсэн үг байхгүй юу? Хамтарч ажилладаг. Ер нь бол монголчуудын энэ хоорондоо хамтрах бие биендээ дэм болох үйл явц бол одоо ингээд өмнө нь миний энд ирээд байж ягаад харж яснаас бол их өргөцсөн байна л да. Ерөөсөө өнөөдөр энэ монголчуудын бие дааж бизнес эрхлэх жоохон томрох гэж ярьдаг штэ. Тэр процесс бол ямар байна? 10 хэдэн жил болцсон хүний хувьд бол тэрийг харж л байгаа байна. Тийм, ер нь бидний анх ирсэн үеийг бодох юм бол одоо бол мэдээлэл сайтай байгаа. Бидний үед чинь тэгээд өөрсдөө л арай гэж нэг маргалаад явж ирсэн үе. Тийм тэгээд тэр үеийн ирсэн хүмүүсээс зөндөө сайхан бизнесийг явж байгаа хүмүүс бол байгаа. Тийм. Гэхдээ яг гоо Америкт бизнес эрхлэнэ гэдэг бол Монголоос арай жоохон өөр. Тийм жоохон тууштай байхгүй болвол дүрм журам өндөртэй тэрнийгээ дагаад шалгал шүлэг өндөртэй тэгээд тэр одоо байгаа газрынхаа хууль дүрмд нийцүүлээд одоо хийж байгаа юмдаа тууштай байж байгаа хүмүүс бол ерөнхийдөө айгүй сайхан бизнес эрхлээ явж байгаа. Тийм. Тууштай байна гэдгийг онцлоод идэх учир юу вэ? Туушгүй байгаад байгаа нь бас байгаад байна да, алдаад байна да. Тэр сургамж авахар юм нь юу гэдгийг. Тэгээ ер нь бол тэгээ тууштай байна гэдэг чинь одоо амжилт гарахын үндэс гэж би ойлгож байгаа шүү дээ. Өөр дээрээ тий түүнээс биш замд нь одоо зөндөл асуудал бол гарч ирж байгаа. Одоо за боли гээл одоо тэгээд шантарсан хүмүүс бол зөндөл уул аягүй сайхан амжилттай явж исэн. Дундаас нь шантарсан хүмүүс байгаа. Яг нэг тийм үг гэдэг шүү дээ. Бурхан танд бэлэг явуулнаа. Гэхдээ тэр бэлэг чинь асуудалтай ирдэгэ. Том бэлэг явуулвал том асуудалтай, жижиг бэлэг явуулвал жижиг асуудалтай. Тэгэхээр асуудал дээр нь биш, бэлгэн дээр нь анхаарад бэлгээ авахыг хүсье гэж яг тийм байгаа. Гэхдээ бэлгэндээ хүрэхгүйгээр асуудал гарч ирэнгүүт хүмүүс шантарчдаг байхгүй. Би ч гэсэн өөрөө шантраад дундаас нь явж илсэн. Гэхдээ яг нэгэнд өөрийгөө зоригжуулаад тэгэл энийг одоо би чадахгүй болвол одоо өөр нэг нь чадаад явна. Хүний чадж байгаа мыг би чадна. За ямар ч гэсэн энэний ард гарыг гэж итэл нэлээд хэдэн асуудлын ард гарна. Тэр чинь угаасаа өөртөө хүнд нөгөө ажиллах, тийм туршлагажих, цаашдаа одоо юм илүү амжилттай хийх боломжийг олгож байгаа. Яг юу шантруулаад идэх. За одоо энэ яг тэгж одоо нарийн нарнад Америкт бизнес хийдэг гэдэг утгаараа бол зөндөө шантрах юм байгаа. Тэгээ зах зээл бидний хувьд бол энэ зах зээл бас тээвэр зууч гэдэг чинь өөрөө айгүй тийм одоо түгээмэл байна. Одоо би өөр дөр жишээ авч байгаа шүү дээ. Тэгээ түгээмэл байна. Бид нар ингээд тээвэр зуучаа хийгээд бизнесээ хийгээ явж байхад одоо нэгэнгүй монопол болж исэн одоо компаниуд бид нар чинь зөндөө ашиг хийгээд монопол явж гэтэл яг цаад үн арай хямдхан байгаа. За энэ монголчууд гараад ирсэн бол бид нар ч гэсэн энэ дээр нь ингээд дараад авъя. Одоо энийг алдаж болохгүй шүү гэд зөндөө шахалтанд орж исэн бид нар. Тэр нь одоо өөр community буюу өөр юунаас байна шүү дээ тийм үү? Одоо солонгос компани байна, хятад компани байна. Тэгэж бол үнэ буулгадаг ч юм уу. Гэтэ яг би бол баярлдаг. Тэгээ манай бизнес бол монголчуудын юун дээр босч ирсэн. Түүнээс биш манайх бол олон улс руу хийдэг, Хонконг руу хийдэг, хятад руу хийдэг, солонгос руу хийдэг. Яг гол үндэс маань одоо монголчууд за монгол хүндээ өгье, монгол хүнээрээ явуулъя. Та нарыг дэмжийе гэд тэр сайхан дэмжлэг дээр нь босч ирсэн. Тэгээд түүнээс биш тэрийг дагаад одоо тоочвол зөндөө л олон бэрхшээл бол гарч ирж ирсэн. За тэгвэл түрүүн өөрөө ярианда бид нар бол одоо Монгол талаас Монголд бол туушинтай хамтарч ажиллаад ирсэн гэдээ хэлчихлээ шүү дээ. Ер нь яг ингээд Монголд энд одоо за Монгол хүн гэдэг чинь тооцоо болоод ерөөсөө одоо нэг Америкийн компани байна гэдэг энэ ч одоо Америкийн компани шүү дээ тийм ээ. Ингээд Монголтай хамтарч ажиллаад бизнесээ өргөжүүлэх тэр боломж одоо бидний чинь хөрөнгө оруулагчдаа дандаа хөөж яадаг, тууж яадаг юу гэдэг вүлээ? Үргээж яадаг л гэж ярьдаг шүү дээ. Яг Америкийн компаниг ажил эрхэлж байгаа хүний хувьд монголчуудаа хамтарч ажиллахад бэрхшээл нь юунд байдгийг. Тэр талаас нь хараад ярил юу вэ? Яг монголчуудаа хамтрахад жоохон нэг нь одоо нэг жоохон гуймтаа ингээд нөгөө одоо гуйдаг одоо бид нар чинь одоо хятадууд ч юм уу
За одоо өөр улсуудад одоо ямар гэдэг мэдгүй. Гэхдээ би бас өөрөө сонсохдоо ер нь нөгөө юу гэдэг нь нэгэндээ итгээд тий бас цаг өгөх хэрэгтэй шүү дээ тэр чинь. Тэр харилцаа чинь жоохон тийм тууштай байх хэрэгтэй байдаг тий. Бас тэгээд жоохон тууштай байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр нэг жоохон одоо тийм үл ойлголцох байдал ч юм уу эсвэл бол гарангуут за энийг солиё тий дараагийн компани руугаа явъя. За одоо энийг болиё гэсэн нэг тиймэрхүү манай монголчин жоохон тийм говьмтаа зам байдаг. Хувь хүн дээрч байдаг компани байгууллага дээрч гарч ирдэг. Тэгээд тэр нь жоохон юу за эднийхтэй нэг жоохон хамтраад ажиллаад бид нар ч ачаагаа гээд та нар ч ачаагаа ав гэж итэл нөгөөдөл чи яадгүй гэхээр өөр манайх одоо танаа үнийг утсан чинь $50 илүү байна. Бид нар өөр компани руу хандлаа шүү. Бид нар өөр тээвэр зуучтай хамтралаа шүү гэдэг ч юм уу тий. Яг гоо тиймэрхүү тохиолдол бол зөндөө гардаг л та. Яг тэгэхээр би зүгээр ерөнхийд нь юу гэдэг үнэхээр энэ вэхээр яг нэгэндээ жоохон цаг өгөөд жоохон тууштай байх хэрэгтэй. Тэгээд бас говьж дувсан тиймэрхүү асуудал ер нь хоёр бизнесийн хооронд бол жоохон асуудал үүсэх гэдэг тий. Одоо энэ хүнд итгэхгүй ч юм уу. Дараа нь яах вэ гэдэг ч юм уу тий. Дараагийн усаа асуудал гэдэг бол угаасаа гарч ирнэ хизээч тусахгүй. Тий тэр үед яах вэ гэдэг ч юм уу тий. Тэгээд тэр нь нөгөө урдчлаад болгоомжлчод байна тий. Урдчлаад хатан загсааж байгаа юм шиг боловч тэр чинь хизээч тасрахгүй проблемууд. Ер нь тасрахгүй шүү дээ ер нь тий. Амьдарч байгаа цаг. Тийм ерөөсөө энд ингээд бид хоёр нэг тийм эрсдлүүдийн тухай ярьчлаа шүү дээ тий. Ер нь Америкт бизнес эрхлэхэд ямар эрсдэл нь юу байдгийг тэрийг одоо ер нь яаж тооцдгийг? Ер нь бол Америкт яг би өөр дээрээ жишээ авч байгаа. Хууль тогтоомжийг бол сайн дах хэрэгтэй. Энд ямар нэгэн байдлаар буруу зөрүү хийгээд яг явсан тохиолдолд яг нэг хэсэгтээ жоохон ингээд юмны ар урдар гарч болно. Нэлээд хэсэгтээ бол гарч чадахгүй. Хэдэн жилийн ч өмнө хийсэн тэр хүний хийсэн одоо буруу үйлдэл тий бол гарч ирнэ. Дараа нь хамаагүй гарч ирнэ. Тэгээ эднэр бас эднэрийн сэтгүүд бас нэг юу хөгцөн гэхээр энэ хүн ингээд боломжийн тэр хүнд боломжийг олгоцсон чи ийм тохиолдолд хуульч руу тий ийм тохиолдолд шууд шүүх рүү хандна. Ерөөсөө шүүхт хандах боломжийг нь бүгднийг нэгэд өгсөн. Тэгэхээр зөвл явахгүй бол тэр бол амар том риск. Тэгээд бид нар одоо манайхын шиг бид нар чинь жоохон хинэггүй талтай хүмүүс тийм байдалд өссөн хүмүүс. Тэгээд яг одоо нарийн нар нь одоо дагжил бизнесч бай, хувь хүний амьдралдаач бай тэгж явахгүй бол тэгээд ер нь бол тэгээд хэдэн жилийн дараач бай, маргаашч бай нөгөөдөр ч бай зөвтгөх арга хэмжээгээ ахуулна гэсэн үг. Тэгэхээр бол өнөөдрийн өөхнөөс маргаашаа ууш гэдэл одоо өнөөдөртөө болж ивэл болчихно гэдэг тэр бодол бол тий байхгүй. Тэрийг бол болох хэрэгтэй. Яг ер нь тийм бодолтой байдаг бол энд бол хол явахгүй. Энд ирээд ингээд нэвтрүүлэг хийгээд явсны дараагаар $100 төлөөл нэг өдрийн дотор компани байгуулчихдээ штэ гэж ярьдаг хүмүүсийг сонсоод байгаа байхгүй. Гэтэл Монголын маань нөхцөл байдал юу вэ гэхлээр бүр өрөөсөө ингээд яагаад энэ том зах зээл дээр ингэж болж байгаад бид нар болохгүй байна гэд. Ингээд цаашлаад бодох юм бол ялгаатай юмнууд их байгаад байна. Юу нь ялгаатай, юун дээр одоо ийм л байвал ингэдэг юм да гэдгийг хэлэхээр санаанууд юу вэ? Тийм ер нь Америкт бол бизнесээ эхлүүлэх бол тий би бол Монголыг бодох юм бол арай хэлбэр болоо гэж бодож байна. Тийм одоо бид нар энд $100-тай карманда байлаа. Байгуулах бүрэн боломжтой. Тэгээ одоо Монголтой адилхан хөрөнгөний сан гэж тэгээ дөрмийн сан гэж шаарддаггүй. За та хязгаарлагдмал хариуцлагатай компани уу, хувьцаат компани уу, хуваар ярилцагч уу? Гэхдээ тэр хөрөнгөө та нар одоо гишүүдийн хурлаараа, хувьцаа эзэмшигчдийн хурлаараа тэрийгэ шийдээ хэдэн хувьцаа гаргахыгаа. Тэднээс түүнээс биш заавал хэдэн төгрөг байршуул гэдэг ч юм уу. Тиймэрхүү яг мөнгө заасан зохицуулт бол байхгүй. Тийм болохоор хэрвээ тэр хүнд бизнес хийх арга нь байгаад бизнес хийх боломж нь байх юм бол тэр байгуулах эхний тэр хэсэгтэр бол асуудалгүй. Энэ бол том дэмжлэг үзүүлж байгаа. За дараагийн асуудал. За ямар ч үсний компани байгуулад авъя. Одоо ийм үйл ажиллагаа явуулах гэж байна. Бидний үйл ажиллагаа цаашдаа ингэх юм бол ашиг орох юм а гэдгийг өөрөө харчаад мэдээ тооцоо сайлангаа өгчөд хахад зээл нь олдохгүй. Ер нь шинэ бизнес дээр бол хаанч жоохон зээл өгөхөд жоохон хэцүү. Гэхдээ
бас нэг юм нь яг би нэг юм ажилласан нь одоо жишээлх юм бол би баясгалан гэж хүн те одоо би компани байгуулж байна. Хэрвээ миний надад ямар нэгэн хуучин зээл авсан ч гэсэн зээлээ төлсөн, зээл төлтийн байдал хувь хүн дээр авсан зээл шүү дээ. Одоо гайгүй тийм тохиолдолд бол зээл авч болно. За авчгүй одоо шинээр бизнес дээр биш. Шинэ бизнес бол ерөнхийдөө 2 жилийн дараа small business буюу жижиг бизнесийг дэмжих сан гэж байдаг. Тэндээс одоо нэгэнд 2 жил болцсон юм бол энэ компаниг дэмжийа гэд тий нэг хувьтай ч юм уу 1.1-ээс 2% хүүтэй зээл олгож дэмждэг тэр компани. Би жилийн хүүг нь ярьж байгаа ш. 1-ээс 2% хүүтэй. Дөнгөж гарааныхаа бизнес эхэлж байгаа хүн хэрвээ таны одоо хувийн чинь бид нар бол энд кредит гэж ярьдаг тий сайн бол та тэрэн дээрээ үндэслээд зээлээ аваад бас явж болно. Тий тэр тохиолдолд нэг 3 тийм үү 4% хүүтэй жилийн. Тэгтээ тэр хүнийхээ нөгөө зээлжилтийн байдлаас нь хамаарна. Тэгэхээр наад чинь бол юу гэж хэлээд байна гэхээр хувь хүн байна уу, байгууллага байна уу, чи өмнө нь зээл аваад ямар байдлаар төлсөн. Тэр сахилга бат тэр нэг түүхий чинь хараад байгаа юм шүү дээ. Түүнээс биш яг тэр компани гэж л байгаа юм бизнестэй. Тэгтээ тэр бизнесийг ямар нэгэн хүн л удирдах явуулж байгаа тий. Тэр хүнд тэр компани сайн явуулах уу, муу явуулах, ашигтай явуулах уу, ашиггүй явуулахыг мэдж байгаа. Тэгэхээр тэрэн дээр нь бас бол эхэлж бас нэг төвлөрөхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хувь хүн дээр нь бас төвлөрч ийн гэсэн үг тий. Эзнийг нь харж байна тий. Тэр хүний зээлээ төлдөг тэр чадвар, хариуцлагатай байх чадвар бүх юм сахилгууд энэ тэр харагдаж байна. Өөрөө бол яг Монголд бизнес эрхлэегүй тий. Эрхлэегүй. Тэгсэн боловч Монголынхаа талаарх мэдээлэл өнөөдрийн энэ банкны хөвөний байдал тий энэ тэрийг мэдж л байгаа байх. Юу бодогдож байгаа юм? Ер нь бол бизнес эрхлэхэд банкны хөв бол зөвхөн яг энэтэй харьцуулж бодоход арай л өндөр юм уу гэж би бодож байгаа. Ягаад тэгэхээр тэр газар дэндүү өндөр те нөгөө зээлийн дарамт ирээд байна. Одоо жишээлбэл жижиг бизнес дээр өгж байгаа зээлжилтийнхаа хугацааг нэг осондоо нэг 2 жил ч юм уу 1 жилээр эхлээд цаг өгөх хэрэгтэй тэд нарт. Тэгжээч хуримтлал үүсгээд тэдний хувьд ч гэсэндээ бас дахиад цаашаа бизнесээ өргөжлүүлэх тийм боломжийг олгож байгаа. Тийм. Тэгэхгүй бол нөх өндөр зээлийн хүү авчдаг. Тэгээд маргаашаас нөгөөдрөөс нь тэд нар чинь яг гिचнээ тэр газар ашигтай ажиллах байсан ч гэсэн сэтгхүүн дарамт чинь өөрөө ингээд хүний нөгөө нэг ажиллах тэг ирч хүчийг бууруулж байгаа болоо гэж би зүгээр тэгж харж байгаа байхгүй юу. Тийм. Тэгэхээр татварын дарамтын тухай одоо бид нар байр авсан хүмүүс хэрхэн мөнгөө хөлүүлж байгаа тухай их ууртай, уцаартай, хараал цөхөлтэй постуудыг л одоо сошиал ертөнцөөс уншаад байна шүү дээ. Татварын дарамт гэдэг юм үнэхээр Монгол байна уу? Гаднаас харж байхад. Энд байдаг юм уу? За татвар бол угаасаа байх ёстой тий ямар ч улсад төсөв бүрдүүлж байгаа юм чинь. Тий энд бол ялгаагүй л бид нар татвараа төлнө. Үйл ажиллагаанаас хамаараа татвараа төлнө. Гэхдээ яг би зөндөөл тийм постууд уншижсэн. Тий Монголд бол тэгэл татвараа одоо татварын дарамтнаас яаж гарах вэ? Хувь хүнч вэ? Одоо бизнесч вэ гэж тэгдэг тий. Энд бол яг мэдээж татвараа төлж байгаа боловч бид нар дээр хэрвээ ашиг орлого олж байгаа бол тэр хүн төлөх нь л одоо төлөх л ёстой. Хүн үнэн татвар төлөх нь үнэн. Тий. Яг бизнесийн хувьд жоохон юу байдаг нь жоохон хөнгөлтэй байдаг нь нэг ганц 2 жил дээр бол арай жоохон хөнгөлт байдаг. За энийг ингээд би ийм авсан чи ингээд энэ ашиг болохгүй байна. Би энэ жилдээ ингээд яг суур дотор гэж байгаа. Тэр нь жил болгон албан ёсоор төлдөг нэг $800 байдаг айлч мужид хамаарагдана. Тий. Би энийгээ ингээд энэ төлөөд тэгээд би энэ дээр бол манайх энэ дээр ийм одоо ашигтайс ажиллахгүй ингээд явлаа гэх юм бол татварын асуудал эхний 1-2 жилдээ бол арай гайгүй. Тий. Одоо ямар вэ? Манай компани руу. Тий бид нар бол одоо тэгээд татвар чин төлөө зөндөөл утсан. Би одоо хувь хүн дээрээ одоо 5 оноос ахуулаад тэгээд төлсөн. Би төлөх ёстой л гэж боддог. Тийм тэгээд аж ахуйн нэгжээр ч ялгаагүй бид нар тэгээд татвараа төлөөл явдаг. За ийм байдаг гэж энэ олон жилд одоо бас 10 хэдэн жил амьдарчлаа.
Ер нь бол өсөн дэвжиж байгаа бусад монголчуудын компаниуд ямар ч чиглэл байж болно. Тэд нар ер нь одоо энэ тэртээ дэргүүл 30-40 мянган монгол амьдарч ажиллаж амьдраад энд нэг монголчууд, Америкийн монголчууд гэдэг нэг ийм үүсцэн бол бие бинийгээ дэмжих, бие биенийхээ бизнесийг олж харах, хамтарч ажиллах тэр боломж ямар байна? Ер нь бол сүүлийн үед гайг болж байгаа. Тий. Эхлээд бол яг хоо тээвэр зууч дээрч бай, карго дээрч бай. Бас тэр чинь нэгэн төрлийн л үйл ажиллагаа тий. Бас жоохон ойлголцохгүй ч юм уу тий. Энэ миний одоо өрсөлдөгч ч юм уу тэгж ханддаг байсан бол одоо ерөнхийдөө бол гайгүй, ер нь гайгүй болсон. Бусад одоо Таракийн компани одоо өөр бусад бизнес дээр ч гэсэн одоо ер нь дэмжиж ойлгож ажилладаг болсон байна лээ. Бид нар ч дэмждэг. Манайх бол энд байгаа бизнесүүдтэйгээ хамтарч ажиллахаас ажиллана. Мөн одоо бизнес биш те одоо хувь хүн байна. Ямар нэгэн байдлаар л бид нар дэмжихийг боддог. Ягаад гэхээр бид нар монголчууд одоо хэдвэрэн хэлжсэн шүү дээ. Манай бизнес монголчуудын дэмжлэгээр босч ирсэн бизнес. Тийм болохоор буцаагаад одоо монголчуудаа ямар нэгэн байдлаар дэмжих дуртай, дэмжээд ч явж байгаа. За их сони юм байна. Ийм том энэ хавчаа ерөөсө тэр чигээрээ энэ тээвэр зуучин компаниудын нэг тийм үлдрийн орон гэж явдаг. Тийм юм шиг байна шүү дээ. Тэгээ тэр дунд ингээ Монгол компани дээр орж ирээд эмгтэй захиралтай яриа сууж хаад. За ингээд ямар ч үсэн ажлын чи үеэр хүрчрээд энэ агуулгын чинь бол тайз болгон ашиглах боломж олгосонд баярлалаа. Тэгээ бас өөрийнхөө амжилттай бизнесийнхаа амжилтаа суваалцаж монголчуудад үзэгчд маань мэдээлэл өгсөн танд амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Та бүхнийг ирсэн.